Улсын хурлын дарга ирэх юм шүү дээ. Хууль зүйн байнгын ороо 2017 оны 11-р сарын 3-ны өдрийн хуралдаанаараа байнгын орооны даргыг сонгох тухай асуудлыг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15-р зүйл заасан журмын дагуу хэлцлээ. Тус байнгын орооны хуралдаанаар уг асуудлын хүрээнд Улсын хурлын гишүүн Мөнхбаатар Монгол Улсын хурлын тухай хуулийн 22-р зүйлийн 22-ийн 4 дахь хэсэг заасныг үндэслэн хууль зүйн байнгын орооны даргаар Улсын хурлын гишүүн Шатрвалын Арднаас эдийг улируулан сонгох зүйтэй гэсэн саналыг гаргасан бөгөөд Улсын хурлын гишүүн Ганбаатар, Оюундар нар нэр дэвшигчид хандаж үг хэлсэн болно. Улсын хурлын гишүүн Арднаас эдийг хууль зүйн байнгын орооны даргаар улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно. Улсын хурлын гишүүдээ байнгын орооны даргыг сонгох тухай асуудлаар хууль зүйн байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.